За сайн бацгаана. За намайг Хотгон хүү гэдэг. Хэмтэй аймгийнх. Тэгээд одоогоор Улаанбаатар аялагч клуб Mongolia Expedition компанид тамирчингаар явж байгаа. Зоолын спортоор 2011 оноос хойш хичээлж байна. 2012 оноос мөнх цастай болон давирч эхэлсэн. Одоо хичээлж эхлээд 9 жил болж байна гэсэн үг. За 5 оргил хөтөлбөрийг ер нь бол нэлээд хэдэн жилийн өмнө бодож байсан. 2014 23 онд Баярны махныг санал тавьж ирсэн Алтай даван багтын 5 оргил хөтөлбөрөөд юм аа. Хөтөлбөр тухайд хөтөлбөр гэж байгаагүй 5 оргилд одоо ийм нэг богино хугацаанд авираад зүйл яасан бай. Ер нь бол Баярны мах хэлэхдээ миний тооцоогоор нэг 7 дотор авирах юм байна гэж хэлж байсан. Тухайн үед нэг амжаагүй тэгээд 2016 онд ариун тул 100 гэд манай нэг найз бид гурав нэг Алтай даван багтын 5 оргилд авирах гэсэн. Тэгээд тухайн үед 7 хоногийн хугацаанд хүйтэн, малчин, наран, үлгий, бүргэд, цагаан сурагт авирж байсан. Тэгээ өнгөрсөн жилээс болохоор энийг тэрнээс хойш нэг бодог явж чад өнгөрсөн жил одоо манай найз сайхан жаргал нэг санал тавьсан. Тэгээ 5 оргил хөтөлбөрийг нэг өцөжүүл яасан бэ 24 цагийн дотор. Гэсэн тухайн үед ч нэг бодог байж байгаа. Тэгээ нэг 2-3 хоногийн дараа нэг уулзтай хондор гараа сууж гад нэг ботсон юм аа. Яг замаа хараад ер нь боломжийн чимлүүгээд тэгээд өнгөрсөн жил болохоор нэг жоохон нэг асуудлаас болоод болоогүй. Тэгээ энэ жил яг зорж агаад энэ хөтөлбөрийг эхлүүлсэн байгаа. За, орчин оргилтай чирээд байна. Кампус гараад 2 цагаар 6 минут болсон байна. Эльбрусын тэмцээний тухайд болохоор 2013 онд явсан юм байна. Хамгийн 2013 он гараад хавар 2 жил 3 сард ирсэн юм. Mongolia Mountaineering гэж сэтгүүлээд Монгол Mountaineering гэж сэтгүүлээд тэр сэтгүүл дээр Эльбрусын тухай нэг юу байсан. Уралдааны тухай нэг мэдээлэл оруулсан байсан. Тэгээд тухайд Баярны махтай холбогдоод ийм тэмцээн болтой. Ер нь бол тэмцээнд орно гэж нэг бодоогүй. Тэр Эльбрус бол авирч үзье гэж боддоод тэгээд Баярны махтай холбогдоод төвлж нэг ороод үзүүл яасан бэ? Өмнө нь ерөөсөн Монгол хүн орж байгаагүй нэг тухайн үед нэг тэмцээнд ороод үзээд тэг гадны тамирчид ямар гэдгийг бас өөрийгөө ямар хэмжээнд байгааг үзээгээд 2013 онд хамгийн анх оролцож ирсэн байна. Тэгээд тухайн үед оролцоод 17 онд анх медаль авч ирсэн байна. 17 онд төрүүлээд 18 онд хөрөл медаль, 19 онд мөнгөн медаль авсан байна. Энэ жил болохоор коронавирусын улмаас оролцож чадаагүй байгаа. Тэгээд за 17-наас өмнө 15 онд нэг намар болд X International гээд Эльбрус Series гээд хамгийн анхны тэмцээн байт юм лээ. Одоо тэр тэмцээнд одоо дэлхийн алдартай болцод оролцож байсан. Тэгээд тэр тэмцээнд нэг ороод сонгон шалгаруулалт тэмцээнд нь төрүүлээд яг үндсэн тэмцээнд нь 5 дахь раунд орж ирсэн юм. За сайн байрны хувьд болохоор сайн харагдах. Одоо эдэн жил бас нэлээд эдэн жил явж байна. Өмнө цог авирч байсан. Өнгөрсөн жилээс цуг ирсэн байна. Алтай даван багт уулан дээр. Яг эндээс гарахтаа уг нь манай Хоризон клубын их нэм очиргээ залуу цуг авиралт их болсон. Тухайн үед болохоор сая очиод хүйтэй авираад бүргэд авираад тухайн үед биеийн байдлаас болоод хаалгаанд ороод удааг байсан болохоор биеийн байдлаас болоод буцсан байгаа. Тэгэд сайн байр санал тавиад тэг битгаар явсан байгаа. Тэгээ сайн байрны хувьд бол яг үнэхээр бол мундаг явсан. Битгарын бол тэм шиг гой таарад одоо энэ 16 цагт авирахад одоо хамгийн гол төшиг болж исэн юм гэл сайн байрсан. Нэгч хурдан биш, нэгч удаан биш яг дундас темпээр явсан байгаа. Яг гэвэл их нэг яахгүйгээр зөөр бие халаахт маягаар тайван яваад нэг бие тасах гээд тэгж явсан байгаа. Гол нь яг тухайн үед маань амар салхитай байсан. Бас салхитай байсан болохоор тухайн үед бол салхи амар нөлөөлж исэн. Урагшаа алхалтанд бол амар нөлөөлж байгаа байхгүй. Багны хугацаанд авирсан гэж бодож байгаа дөрөөр хэлтээр. Найрамд баярлуу. Татчих. Мөн байна. Захны даваад орсон найрамд руу. Нойр явж байна.
За малчин энд байна. Улаанбаатарт баярын цагаар 7 цаг 52 минут гарч ирж байна. Өнцөө утгаас гараад Арс Монгол хятад улсын хэдийн за. Байраа гадлаа. Цаг이 돈지 залуусаа. Сагу. Улаанбаатар баярын цагаар 9:30 цаг. Нилээн цастай. Аах үхэх. Баггүй. Тийм ээ. Манай хой 2 дугаар ангийнхаа та нарын айцгаар автобус өнгөрсөн үү? Дэш дээр нь явж байна. За. Баярын цагаар 8 цаг 16 минут. Тэн дээр занга цагаагаар нөхцөл төвтний хориглоо яг хүмүүний доотлолтой гарч ирлээ. Цаг агаар хүндээ гарч бас хүмүүн дээр гарсангүй яг доотлол хэсгээр нь цаг аварч байна. 4345 м зааж байна. Цагн дээр. Одоо энэ цав байна. Бэс кемпэс хараад 8 цаг 16 минут явжсэн байна. Тэгээ 3 дахь оргил руугаа гарч яваад ирлээ. 2 цагийн дараа одоо 20 минутаас болж байна. Одоо хоёр наран бүргэд хоёр. Тэгээд нэг жуулаад тэгээд цаашаа Хүүгээд авах болов. холбоотой цаашаа. Цагаагаар нэлээд өдрөлтөд шуурхтай. Тэр мандонд л бас дэше ташаачаас тохиолдох байна. Ингээ атгаас тэв. Тэг. Хоёр цагийн дотор дэше. Хоёр цагийн дотор ирсэн. Нэгдүгээр хаднаас нэгдүгээр хад хүртэл 2 цаг л. Дараагийн өдрийн цайч буугаад ирэхэд болцгоо. За. Цагаана дажгүй юу? За. Одоо хоёр нэгийг авч нэг л үтэн. 8:50 цаг байна. 10 цаг. Найрамд 2-тэй шүү дээ. 4 оргид аваад ирж байгаа юм биш. Найрамд 2-тэй 4 оргид ахгүй юу? Энд чинь найрамд 2. Юу яа? За энэ чинь явчихдаг. Гайг болчихтой. За соо. За манай массажны багийнхаа хаа вэ? Массажны багийнхаа хаа вэ? Түл гарын суултаарай.
Нет. Ногой. За отдай. За аху. Сэтгэл ямар вэ? Ааха. 857. За, цагтаа амжилт хийж байна. 1 цагаар дөрөж. Тооцоогоор болов. За. Амжилт. Дараагийн оргилтоор уулзцаа. Хамгийн өнд оргил наран байсан. Яг гэвэл наран руу ганцаараа ирсэн байгаа. Өмнөх найрамд хөтнөр болохоор сайн байртай. Сайн байр болохоор урд зам гаргаж явсан болохоор би яг сайн байрын гიშгсэн газраар яваад амар байсан. Яг наран дээр болохоор яг ганцаараа яваад тойд цас ихтэй зарим газраас салтаагаар ер нь бол өвдгөр татсан цастай байсан. Тойд бас нэлээ ядарсан байсан. За. Нарангийн замаар өсч эхлэх гэж байна. Эхлээд энэ хатыг асхыг даваад цаашаа цасараа. За, түгүү маань наран оргил руу хавт оргил руу авирч бай. Энд явж байна. Хавт наран лөө. Одоо ганцаараа болсон. Хадаараа өгсөд. Одоо цас руу орсон. Шууд таягдж байна. Цас нилээн байна. Өдөл нилээн цөмөрсөн маягтай. Нэг цөмрөөд нэг болол. Цас ихтэл. Байх шиг л байна. Огцом. Ясна төрнө нөө. Харагдаж байна. За. Нарангийн оргилтээс гарч ирэх тань. Хавнастын цагаар 15:22 шит. Үнцаатгаас гараад 12 цаг 21 минут гарч ирж байна. За энэ тааш харагдаж байна. За тань бүргэд хайрхан цагаан сувраг үйтэн малчин харагдаж байна. Байна. Сая оргил дээр гарч ирээд байна. За, GoPro орж ирээ. За, GoPro-гаараа бичсэн. За. За, нараа өглөөш таашаа орж чинь. Жохон цасаараа цагаар муудаал. Гэнда. Энэ жил 4 оргилд орсон ч дараа жил нэг 7 эргэлгээд бодоод байгаа. Цагаан сувргийг оруулаад, үлгийг оруулаад нийтэд нь ямар ч нэг 2 хоногт. За авиралтын явцад хамгийн өндөрлөлттэй болсон зүйл бол цаг агарын нөхцөл байдалсаа. За цаг агаар ингээд модч та манан богд гэж. Доброе утро. Аху.
цаг агаар угаасаа муудчлаа наа чи ороод бүрд мөрөд угаасаа таг олчлоо миний ш одоо буцсан дээр юм биш үү аа яг гоо дараа модон штэ анда за за тэгвэл овон дээр болж яа. За малчин дээр гараад малчингаас цаашаа бол нэлээ мантай 8-2 8-1 дээр бол жоохон цас ихтэй байсан. Тэгэд одоо хамгийн үнд хэсгүүл одоо цаг агаар хөдний оргил дээр байсан. Хөдний оргил яг 4 хатнаас эхлээд дэш ямар ч манангүй битүү болцсон. Тэгээд дэшээ авираад яг оргилын нэг доотлын хүмүүх хэсгээд хөмгөний яг доотлын нэг тэгш автгаагаа тэрэн дээр бас яг тэгвэл цаг агаар муу байсан учраас цааш оргил дээр гарах бол хэцүү байсан. Ер нь бол эхлээд нэлээ нэг хэдэн минут бас дээр нэг чааж байгаа. За ямар ч оргилны энэ дагаа маань тэгтээ нэг 20-30 метрийн доороос буцсан байгаа оргилынхаа доороос. Яг тэгвэл нөө бит хоёрын буццсан нөө юу ятсан цаснд болготаад мөргөө болоод тийм учраас айл бол хурдан хугацаанд л бохох чичээсэн. Одоогоор маш богино хугацаанд 4 оргил хийцэн байна. Нэг талдаа огшоод байгаа мөртлөө нөгөө талдаа айдас хүзтэй л байна. Гэхдээ би хийж чадна, явж чадна гэдэгт нь бол итгэл дүүрэн байгаа. Тэгтэл хүний өөрийн хүүхдийн ялгаа юу байхгүй. Маш их санаа зовж байна. Өнөөдөр хоног толгой дээр тосоод авахт нь бүр ингээд огшоод нулимс гарах гад, уйлах гад. За тэгтээ сэтгэл санааг нь өөмөлчих байх гэж одоо дотгошоогоо зайлгсан амжилтыг хүссэн байгаа. Чадна гэдэгт нь бол итгэлтэй л байна. Ерөнхийдөө нөгөө хамтрагчийн хувьд бол яг хамтрагчийг байж чаддаг. Тэр чинь нөгөө хамт ажиллая гэдэг авираад явахдаа ээжлээ замаа гарган бүх юм хуваагаа тиймэрхүү түшиг толгууртай нэгнийгаа нөхөж чаддаг тийм хүмүүс. Тэгээ энэ удаагийнх нь 24 цаг 5 оргил гэдэг тэр хөтөлбөрт нь айгүйх амжилт хүссэн. Ер нь бол барил би санаачлаад тэлцсэн юм л да гэдэг. Анда чи шаандаа гэдэг. Ер нь бол хэлжсэн. Тэгээд энэ жил хэрэгжүүллээ. Тэгээд цаг агаарын байдлыг та бүхэн одоо сарж байгаа бах. Тэгээд цаг агаарын байдлаас хамаарч бас сүүлчийн оргилыг хийж чадсангүй. Тэгээд дээрээс нь баг зэрэг бас ядралт нээтрээ бас цас мас ихтэй болохоор бас янз бүрийн асуудлууд байлаа. Тэгээд дараа нь эзэнийг өдөр тавлангийн хийх бах гэдэгт итгэж байгаа. Цагаагаар яг бид нар ер нь Латал хаан богдод байгаа цагаагаараас мэдээнээс төдийлөө авч чаддаггүй оройд ч юм уу нэг 2-3 хоногийн мэдээг авдаг. Тэгээд яг энэ өдрөл бүгэлдээ яг цэлмэг сайхан цагаагаартай байна гэсэн боловч өглөөнөөс жоохон салхитай байсан. Тэгээд өдөр тийшээгээ бид нар яг наримл 2 оргил гарч явахдаа нэлээд цааш шуураад тэгээд наримл нэг рүү гарч явахт бүр шуурч гэсэн. Тэгээд ерөө хоног толгой дээр бид нар бууж ирэхэд л хөдний оргил бүрхчихсэн байсан. Тэгээд л ер нь бол авилтаа их зураа яарга замгүй яагаад гэвэл энийг анхдагч үуч чадахгүй бол тэгэл хитэж имерхүү боломж олдохгүй гэдэг хүнээс өнөөдөр л бүх боломжийг авч хөд оргил хандгарсан да. Тэгээд тэрнээс цаашаа энэ бол би өөрөө жоохон хүч сөлдсөн учраас отхонхоо өөрөө ганцаараа цааш явсан. Тэгээд ер нь бол ганц отхонхоо өөрөө тэрийг бас чадсан. Тийм учраас бахархж байгаа. Энэ бол бүгд бахархж байгаа. Цаашдаа дуулах бүх хүмүүс ч гэсэн энэ бол дахиад маш олон жил ярих байх гэж бодож байгаа. Төлөвлөгдөөгүй байж байгаад хамтрагч нь бас энэ талаараа сонгогдсон. Яг хоо энэ өдөр чинь нэг олон хүмүүс яг ийш тийш явж таарсан. Ер нь хүн болгон авиралтай явж таарсан. Тэгээд яг сонгогдсон би өөрөө ч мэдээгүй манайхан бүгд ярьсан байсан л та. Тэгээд таарсан. Тэгээд би ч өөрөө хүлээж авсан. Ер нь миний анхны төлөвлөгөө бол наримл хүртэл явчаад буцсан хөднөн бол байгаагүй. Тэгээд бас энийг хамт хийсэндээ л маш их баярлж байгаа. Монголд ийм мундаг уулчин байгаад үнэхээр баярлж чинь бүр бахархаад хандахгүй байна. Бүр яг би нөгөө бид нар бөөнөр хоног толгой дээр хүүтрийн оргил руу дээшээ гарахыг хараад бууж ирэхийг хараад бараг 2 цаг 30 минутанд гарчид буугаад ирсэн. Амар огш чинь баярлж чинь бахарх чинь хийх хөг олдохгүй байна. Баярлаад үйлээ гэдэггүй юу. Одоо 20 жилийн дараа цаашдаа хичнээн ч оргилд гарахыг бид нар бол мэдэхгүй. Тэгэхээр хатан хүүдээ цаашд нь улам их амжилт төсөй. Угаасаа мундаг шүү чи чаднаа. Хүнээс тийм их хүч чадал төвчээр гарна гэд өндөлгт гайхмаар байлаа. 4 оргил 15 цаг дотор чинь хүнээс гарахааргүй. Тэр маш их бэлтгэл хийсэн байх уу? Би бол яг өндөлгт сайн ойлгохгүй байгаа. Тий. Хоохол ястай сайн байна нэрээ.
Сайн байна. Хөнгөн байна. Хүчтэй байна. Нэлээ ордог. Бэж арай болдог нөгөө. Хагема. Брус Венциат мөгрөл бидаа дотгоо. Найстас баяр хүргэнэ. Эхний 3-2-ыг цуг туулсан. 3-2-ыг хамт явсан. Эхний 3-ыг цуг туулсан. Гоё штэ. Баг хамтаад гэж юм байдаг юм аа. Залуусаа. Ичээс таваг авч гасан шүү гэж. Тэгээд цогоор өгөө. Хоолоор очоод авсан. За хийдэг. Энэ тагсаа зүгээр аваа яг тэнд байна. Тагсаа. Аваа тав хаах нь өмнө. Нэг цэнгэн яасан гэж цэнгэлээд нөгөө юм алга болчихсон. Алга болсон. За наач гайдаж магадгүй хаа. Ямар нэг цаг төлсөн. Тэрийг одоо өөр ярина. За. Хэдих ч одоо хэдих гэсэн үг. Орон нутгийн цагаар 6:49 болж байна. 15:47 гэсэн үг. 4-2-ыг 15:47. 15:47. Монголын түүхэн байхгүй амжилт. Ой 10-аас 20 жил. Аагуугийн хөл ивдэн. Зосон юм байна. Алдар нэртэйгэн өргөж алдар сайхан нүдүнгээ баярын үлэмстэй зовсон Авитний чөлийг алдагийг Дэмэчний алдалт хэмхэн алдогийг Авитний чөлийг алдагийг Дэмэчний алдалт хэмхэн Оудэ хадуу баярыг хүргье. За одоо ингээд энэ авилтанд хамгийн их тусалж яасан одоо бит хоёрын ард зогсоо, миний ард зогсоо одоо манай X тимийн хамт олон байна. Нийтдээ ер нь 10 бүрэлдэхүүнтэй баг ажилласан байгаа. Тийм учраас одоо энэ амжилт одоо ганцхан сайн байр төрөх биш. Одоо манай X тим багийн хамт олонны амжилт гэж бодож байгаа. Тэгээд энэ авилтанд тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараа жил тэрний дараа жил магадгүй ойрын хэдэн жил бас энэний амжилтыг ахиулах өөр олон хүн байгаа хаа гэж бодож байна. Тэгээд одоо нийт хүмүүстэй хандж хэлэхэд одоо маш их баярлалаа. Цаашдаа илүү хичээх болно гэж хэлье да. Бид айстыг маш дагаж гүүн гэсэн нэг тийм. Тэр би жоохон зөрөгцсөн юм байсан ба. Тий. Яг нямка нэг тийм пост оруулсан байсан. Нөгөө 5 өглөө 24 цагт. Тэгэхээр яг та айгу бодоод байсан чинь ер нь бол би чи толын занд гүдэм чинь ер нь баруул гарч шүү гэсэн бодоод тэгээ айгу боломжтой юм шиг санагдсан байхгүй юу. Тэгээ бүр оохуу дээрээ хэлсэн яа үгүй их чин тэрэнд чинь join хийчихье. Тэгээ бүр нямгаараа битсэн заяа. Дураараа ярьсан би. Оо замраа галтай ярьсан заяа. Тэгээ би ангол оохуу дээрээ хэлсэн чи их чи би ганцаараа явна гэсэн чи бас жоохон дургу. Аюу их чин мөнгө цаасан төлж мөлий штэ гэсэн ярьж байсан шүү бүр айгу санаа цамбар. Тэгээ одоороос жоохон хичээл байгаа тий. Тэгээд мөнгө одоо төлчихв. Бочиа. Гого. Тэгээд бид нар ангуул тэр хүүтээс бууж ирээ сапирсан энэ доор танараа таарсан штэ. Тэг чи би ямарсан та нарт хэлсэн штэ. Замраа алдсан бодож байгаа. Юу гэж тийм төсөөлдөг байна гэж штэ. 5 оргилтой 24 цагт араас нь явчих. Тий. Тийм л бас.